Энэ удаагийн дугаартай маань One Stage тоглолт хамтран ажиллаж байна. Монголын урлагийн хамгийн томоохон төлөөлөлүүд болох дижитал, буруу охин, татар, Кюзянаар One Stage тоглолтын тайзнаа нэгдэнэ. Хүмүүрийн аманд аялагдаж, сэтгэд тоногсон хит юмнуудтай, гайхалтай уран бүтээлчдийн бүрэн хэмжээний тоглолт гэхэр үнэхээр гайхалтай гал гарсан тоглолт болох нь гарцаагүй. Энэ зүүн энэ тоглолтыг алгасч болдгоо юм шүү. За тэгэхээр хамгийн том задгаа талбайн One Stage Show тоглолт 6 сарын 14-нд Social Play Park-д болно. Та диваажин байд гэдэгт итгэдэг үү? Хэрвээ байсан бол ямар газар байх байсан бол гэж боддог вэ? Энэ удаагийн спойлер задлангийн дугаараар энэхүү асуултанд хариулах 2025 оны Family Ever After киног ирж өгөхөөр онцоллоо. Ингээд кино руу орцгоё. Манай киноны гол дүр нь 80 настай аж ам уу. Түүний нөхөр нь залуудаа ослоор хөлөө алдаад хэвтэрт орчихсон. Тийм учраас гол дүр маань ер нь өр цогцуулагчаар ажиллаж амьдралаа залгуулдаг. Түүнтэй хамт явж буй хичээг Юна гэдэг бөгөөд өөрийнх нь өргөмөл охин. Юна хэдий ширүүн царайтай ч гэсэн сэтгэлэн гэж сүүн цагаан ажээ. Эмээ ажлаа хийгээд өр ширээ цуглуулад явж ялаа. Гэтэл түүний өөр авах ёстой хүн бурхан болчихсон дүр зурагтай таарна. Өөр аргагүйгээс хойш оршуулган дээр нь очиж өөрөө асуулаа. Ийм юм болж байхад талигаа чин гэрийн гişүүд юу гэж тайван хүлээж авах вэ? Манай 80 настай эмээ рүү ууралж гарваа. Бүр эмээг там руу явна гэж харааж байна. Яасан ч муухай ламтай. Эмээ маань өрөө авч гарччихгээд л диваажин гэж газар байдаг болов. Би тамд л очих бах та гэж биш үү? Тэрийг сонсон Юна хэллээ. Гүй та муу хүн биш ээ гэдэл. Цаг хугацаа өнгөрсөн рүү уцсан Юна яагаад өргөмөл охин болсон талаар гарваа. Юнагийн аав нь эмээгээс мөнгө зээлсэн хүмүүсийн нэг байжээ. Аав нь арх удаг жаахан Юнаг зоддог байж. Нэг удаа эмээг мөнгө авахар ирэхэд нь Юнагийн нүрийг бүр улайлгахчихсан дүр зураг өгсөн байла. Тэрийг харж тэсэлгүй эмээ маань Юнаг аавын зээлсэн мөнгөний өрөнд авчээ. Хэдий өрөнд авсан ч гэсэн охиныг өөрийн мэд хайрлаж өссөн байла. 지옥 갈 거만 무서운 건 아니고 사장님도 천국 갈 거예요. 지옥 가겠네. Цэцгэн дэлгүүрийн эзэн ч гэсэн манай эмээд дөртөө байх юм уу? Өрөнд нь цэцэг аваад л явлаа. Гэхдээ тэгээ тэр цэцгээ нөхөртөө авчиж өгөөд нөхрөөсөө асууж байна. Энэ цэцэг хөөхөн байна уу гэдэл. Тэгтэл нөхөр нь хариу болгож хэлж байгаа. Гүй ээ, чи л хөөхөн. Чи 20-тойдоо хөөхөн байсан, 40-тойдоо илүү хөөхөн болсон. Одоо 80 наснда хамгийн хөөхөн байна гэлээ. Ер нь бол бүх хүнд хөөрхөн харагдах албагүй л дээ. Зөвхөн хайртай хүндэл хөөрхөн харагдахад болно дөө. Өө залуу насндаа ослоор хөлн мэдээгүй болоод одоо хүртэл хөвтөд байдаг юм байна. Эмээ маань сүм залбираад л сууж ялаа. Залбирлан ч гэсэн айгүй утга учиртай ингэж байгаа. Би яах вэ? Нөхөр маань л диваажин очоосэй гэж байгаа. Өө ер нь ямар хатаархмаар харилцаатай юм бэ энэ хоёр чинь. Эмээ тэгээд гэрлүүгөө харихгаа явж байтал эрлийн элч гэрлүү нь орж явахыг харлаа. Гүй тэгээд л дотроо за нөхөр минь биш шүү л гэж бодож байтал муурны элчтэй хамт явжээ. Нэг өдөр эмээ нөхрөө шалгахтал хариу үйлдэл үзүүлсэнгүй. Тэгэхээр эмээ тоглож ийн гэж бодоод уурлаад явлаа. Гэтэл Юнаг очиж өвөг шалгахад өвөө нь тоглоогүй байжээ. Эмээгийн би энэ явдлаас хойш муудаж Юнаг ганцаараа амьдрахад нь бэлдээд байна уу гэлтэй байна. Юнад даашин завч өгөөд л болзоонд явуулаад л даанч Юна маань юу гэж дуртай хав тэ. Тэгсээр нэг жилийн дараа эмээ маань нөхрийнхээ араас бурхны оронд заларлаа. Эмээгийн оршуулгын үеэр нэг жигтэй танихгүй ирээд л байна. Энэ болохоор одоо эмээг дагуулж явахаар ирсэн эрэлгийн элчин байна л да. Эрэлгийн элч нар хүртэл орчин үеижэд гонж бишаг өмсдөг болсон юм байна л да. Манай эмээг дагуулад явах гэж байлаа. Тэгсэн чинь эрэлгийн элч өвөөг бас авч явсан юм байна л да. Өвөө маань тэр үед ихнэрээ орхиж явахгүй хажууд нь үлдэхийг хүсч л дээ. Гэхдээ диваажинд очихын тулд орхиж явахаас өөр аргагүй болоод явж. Эмээ маань элчээс асууж байгаамаа. Би диваажинд очих болов уу? Гэтэл элч нар хариултыг мэддэггүй байжээ. Элч гоо эмээг метрон цуулгаж өгнө. Тэр метрон болохоор там дээр зогсоод дараа нь диваажин дээр зогсдог гэж байна. Метроны зорчигчид залбирсаар л байлаа. Гэхдээ ингэ залбирахгүйгээр амьдралдаа зөв юм хийх хэрэгтэй шүү дээ. Там дээр зогсох үед нүгэлтнүүдийг там нь өөрөө сороод аваад явчихдаг юм байна л доо. Гэхдээ эмээг мань харин сорсонгүй. Үргэлжлүүлэн явсаар диваажинд очиод метроноосоо буулаа. Диваажинд ирсэн эмээгээс маань тентгийн ажилтнууд хоёр асуулт асуунаа. Эхнийг нь болохоор та диваажинд хэмтэй хамт амьдрмаар байна. Хоёр дахь асуулт нь болохоор та энд хэдэн настайгаараа баймаар байна гэж байна. Эхний асуултанд мэдээж нөхөртөөгөө амьдрахаар байна гэсэн. Харин хоёр дахь асуултанд нь 80 нас гэж авлаа. Өмнөх хэсэгт нь нөхөр нь өөрийг 80 настайдаа хамгийн хөөрхөн гэж хэлсэнтэй. Гэхдээ тэгээд л 80 насыг сонгочих. За тэгээд нөхрөө сансан хүн хайгаад очлоо. Гүй тэгсэн нөхөр чинь залуу насндаа байж таарлаа. Нөхөр нь харин эхнэрээ хараад бүр шок. Хин тэгээл 80 насаа сонгоно гэж бодховтэй. Залуучсан нөхөр нь эхнэрээ үүрээд гэртээ хүргэж өглөө. Диваажинд эхнэртэйгээ хамт амьдрна гэдэл гэрээ хөөрхөн тогтжуулжээ. Сайхан тухалж байгаад нөхөр нь эхнэрээсээ яагаад хөвгшин насыг сонгосныг асуулаа. Эхнэр нь харин бүр ууралчихсан. Өвөөгөөс бод сонгосноо хэллээ. Ингээд диваажингийн өдөр өнгөрч хаа сайгүй залуу хүмүүс л байна. Манай гол дүрээс боссон шүү дээ. Эмээ ганцаараа гадаа сууж байхад нэг охин бүр өөрлөө нь хараад тантааж байгаа юм шиг өнгөрлөө. Гэхдээ тэгснэ нөгөө охин чи гів гин далга болчихж байна. Диваажинд хүмүүс ажилгүй байдаггүй юм байна шүү дээ. Нөхөр нь харин дэлхий рүү хүргэлт хийдэг ажилтай юм байна уу. Тэр хүргэлт нь болохоор диваажингийн оршин суугчдын сүүлчийн хүсэлтийг биелүүлэх гэхүү дээ. Амьд үлдгэсдийг тайвшруулах гэх нэг
Тиймэрхүү ажил юм байна. За нөхөр нь ажлаа танилцуулах гээд эхнэрээ дагуулж явлаа. Диваажингийн захиргааны төвд очиод бүгдийг нь танилцуулж гарваа хөө. Дэлхий дээрх хүмүүсийг ажилтдаг өрөө гэж байдаг юм байна хөө. За тэр Диваажингийн хамаг бүдүүн даргаан шинээр ирж байгаа хүмүүст илтгэл тавиастай байна. Тэр илтгэлд нөхөр нь эмээг маань хүргэж өгөөд явлаа. Ингээд Диваажингийн хамаг бүдүүн дарга дүрм журм танилцуулж шүү. Ер нь Диваажин гэдэг чинь дэлхийдээ ойролцоо газар байлаа. Хязгааргүй эрх чөлөө гэсэн бол байхгүй. Муу юм хийвэл там руу явуулдаг гинэ хөө. Тэгээд Диваажинд хийх хориотой зүйлсд нь хараах, доромжлох, зодоон цохон хийх ер нь болохгүй зүйлс их ордог юм байна. Дараа нөхөртөг хамт Диваажингийн хоолны газар орлоо. Энд юм худалдаж авдаг хөнгөн төвдөгт нь амьдралаа хийж байсан сайхан зүйлс юм байна шүү. Хөөе. Тэрүүгээр л хамаг тооцоогоо хийдэг. Бас ажил хийж мөнгө олдог ажээ. Нөгөө хоолны газартаа хүссэн хоолоо толгоон дотроо бодоод л гараа уншуулж тооцоогоо хийдэг аж. За энэ хооронд дэлхий дээр ганцаараа хоцорсон Юна маань ээжигээ бодоод л уйлна. Юна маань жаахандаа төрсөн автагаа амьдардаг байхдаа их юм үсдэг байжээ зайлвал. Эмээ маань харин ааваас нь зээлсэн мөнгөнийхөө хүүг авах гэж ирэх болгондоо охин ганцаараа идэх хоолгүй байдлаа таардаг гэж. Нэг өдөр аав нь ирчихсэн Юнагийн хамраас нь цус гарчихсан нүдийг нь бүлтгэнүүлсэн сууж байва. Тэрийг харсан эмээ маань тэсгэлгүй өрөндөө Юна охиныг өргөж авсан байд. Чиго. Тэнгэр дээр харин амьтад эцэдтэйгээ эргэн нэгдэх ёсол болж байна. Диваажинд ирсэн амьтад энд хүний төрхөнд ордог юм байна шүү дээ. Хөөе. Гэхдээ эздийгээ хараад буцаад л чихэн төрхөнд орлоо. Энэ дунд 3 эзэнгүү нохоо бас байлаа. Тэд нар болохоор эзэнгүү амьдарч байгаад сүүлдээ унтуулганд оржээ. Манай эмээг цоо шөртөд байсан охин байна шүү дээ. Тэр охин болохоор эмээгийн тижээдэг байсан муур хийсэн юм байна шүү дээ. Хей. 어머, 소냐. Ганцаараа хөгшин байхаас залхсан эмээ маань нөхөртөө урж гарлаа. Тэгээд манай хоёр хамаг бүдүүн дарга дээр очиод хэлэхэд насаа солиуж болдоггүй юм биш үү? Вааларсан. За тэгээ эхнэр нь залууждгүй маа гэхэд нөхрөө хөгшрүүлэх гэсэн бас болсонгүй. За тэгээ сэтгэл санаагаар хямарсан эмээ маань одоо нөхөртөг хамт гэртээ харьцал гэрийн гадаа нэг охин нөхрийг нь тэврээд авт юм да. Гэхдээ одоо эн чинь юу болоод өнгөрчвөө? Энэ нөхөр чинь одоо насаараа эхнэрээ дэжилэгчэд арай Диваажинд ингэхгүй хэлгүү дээ. Манай эмээ ч одоо гаднаасаа хөгшин харагдаж байгаа ш дотроо бол цэл залуу хүн шүү дээ. Нөгөө тэврээд байсан охиныг нөхөртөг хамт үстээд авлаа. Яа. За тэгсэн чинь нөхөр нь дэлгүүр явдаг ажиллаа шүү дээ. Тэр ажлынхаа үеэр Диваажин руу явдаг метром танилцсан юм байна л да. Бүр там руу явах хөстөөс үнийг зуурж байгаа Диваажинд ирүүлсэн ажээ. Харин нөгөө охин ой санамжаа алдчихсан ганцхан эмээгийн нөхрийг л таньдаг юм баг. Нөхөр нь эмээг тайвшруулах гайдал. Хэдий чи юм хөгшин болсон ч гэсэн чи хамгийн өөрхөн байна л гэж байна. За тэгээд нөгөө тэрчгүүдээс охиныг өөр газар очихгүй болохоор нь учраа олтлоо гэртээ байлахаар болов. Маргааш өглөө болж гэрийнхээ гадаа гартлаа газар 3 ширхэг бөөрийнх юм байна. Гүвээ тэгсэн чинь тэр нь тамийн зоос юм баха. Манай эмээ ч одоо зодоон хийгээд хараал хилээд байсан болохоор 3 ширхэг тамийн зоостой болчлоо. Хэрвээ тэр нь 6 ширхэг болчихвол там руу явуулдаг гэж. Энэ зооснуудаа алга болгохын тулд нийгэм тустай ажил хийдэг юм уу да. Манай эмээ амьд байх үедээ сүмд явдаг байсан болохоор Диваажингийн сүм явахаар боллоо. Дараа нь эмээ маань өөрийнхөө төрсөн ээжтэйгээ уулзах гэсэн. За тэгээд ээжтэйгээ уулзаад үзтэл манай эмээгийн төрсөн ээж биш байсан юм байл шүү дээ. Эмээгийн төрсөн ээж нь болохоор аавынхын шин эхнэр байж, харин өсгсөн ээж нь болохоор анхны эхнэр нь байж. Гэхдээ тэгээ төрсөн ээж нь эмээг маань төрүүлчихэд бүр нэг удаач өөр дээрээ аваагүй буюу өсгсөн ээж нь хардаг байжээ. За тэгж жагаад нөгөө ой санамжаа алдсан охин мууртай таарлаа. Уг нь муур танихгүй хүнээс их бишүрхдэг юм байна л да. Гэхдээ тэгсэн тэр охиноос юусоо бишүрхсэнгүй. Тэгэхээр н өвөө эмээ хоёрын танил юм болов. Диваажингийн өөр нэг хэсэгт эзэнгүү 3 нохоо өөр нохоонуудын өмнө илтгэл тавьж байна. Гол зорилго нь болохоор амьтдтай муухай харьцсан эз дээр нь очиж өшөөгөө авах юм уу та. Хүмүүсээс болж гэмтсэн бэрцэн амьтад Диваажинд очсон ч гэсэн ингээд л байж байдаг юм болоо да. Сүмийн ноолгочтой дотносоод ой санамжаа алдсан охинтой ч гэсэн дотносоор ой санамжаа алдсан охин өөрт нь Юнаг их санагдуулнаа. Манай Юна ингээд хувирчихсан юм болов уу гэж нөхөртөг хүртэл ярьлаа. Нөхөр нь болохоор юу гэж тийм юмд итгэх вэ те? Манай эмээ бүх баримтуудаа нэгтлэхээр Юнаг Диваажинд байгаа эсэхийг Диваажингийн мэдээллийн ажилтнаас шалгаж гарлаа. Гэхдээ тэгсэн мэдээллийн системд Юна байна гэж авдаг юм да. Тэнгүүтээ эмээ маань нөгөө ой санамжаа алдсан охиныг Юна гэд бүр итгэж байгаа байхгүй юу? Энэ үеэр жинхэнэ Юнаг хаана явж байгаа гарч ирлээ. Тэгсэн Юна тамд байд юм да. Диваажин ерөнхийдөө дараачийн амьдрал руугаа ороход сүнсээ амраадаг газар юм уу да. Өмнөх амьдралдаа авсан ямар шарах байна тэрийгэ идгэж илаарсдаг юм шиг байгаа юм. Жишээ нь гэвэл өнгөрсөн амьдралаа хардаг жижигхэн өрөөнүүд байдаг. Манай эмээ тэр өрөөнд өнгөрснөө хараа сууж байлаа. Тэгээд нөхөртөөгөө хэрхэн танилцсанаа харлаа. Манай эмээ сохор булзаанд явах гэж байтал зам дээр ирээдүйн нөхөр нь түүнийг хараад шууд дурлсан юм байна л да. Автобусанд суусан эмээгээс одоо хаашаа явахыг нь асуугаад хэрвээ тэр төрүүлж очивол эмээг мэн авцуугар болно. Тэгээ жинхэнэ болзооны газараа очтол амар хөгшөө ахвлыгээ сууж байна. Бараг аав охин хоёр шиг харагдаж байгаа юм чинь. Манай эмээ нэг сонь царайлаа сууж байтал ирээдүйн нөхөр нь ирээд авч явна да. Ингэж танилцаад насаараа ханилна гэж хэн санах вэ? Тамийнхан харин яаж ажилтдаг вэ гэсэн чинь ер нь хийсэн бүх нүгэл булгааг нь бичээ тэмдэглээ сууж идэг байна шүү дээ. Нэг баян айлын жудаггүй хүний аминд төрчөөж юуж болоогүй юм шиг наригд сэнгээд байжээ.
Энэ хүүхдээс бусд нь хууль үйлчлэг юм шиг амьдарч байна. Гэхдээ тэгээд нундаг цагаан юм өндөрлчихэд машинаа барьж явах юм аа. Тэрийг нь харж байсан тамийн хяналтын газрын нөгөө эр хүүхдийг чинь шууд машинтай дэлбэлнэ гэлээ. Яагаад дэлбэлж байгаа юм бэ? Гэхээр энэ чигээр мансуусан байдалтайгаа машинаа барьсан бол бүрхүүл бүтэн гэр бүлийн амийг авч чадах байсан юм байна. За тэгээд тэр нэг заваа амийг там руу нь явууллаа. Тамд аваачаад ингэж амьдэрсэн хүмүүсийг хэдэн зуун жилээр нь хөлдөөд юм байна л та. Гэхдээ тэгээд мануучин болсон юм байна л та хөрхий. Имэмэ нөгөө нэг түрүү дээр ирсэн тамийн зооснууд авчихсан та. Тэгээд тэрийг үл өшөөж байгаад 6 ширхгийг цуглуулчихсан байлаа. За тэгээд нөгөө тамийнхын чи одоо машин ажилтныхаа шиг ямар ч хурдан ажилтдаг юм байна. Амар хурдан хав хар тэрийг гарч ирээд эмээг мань аваад явж байгаа юм да. Эхнэрийгээ там руу мөрсныг мэдсэн нөхөр нь Диважингийн даргаас гуйтал ер нь хүлээж авсангүй. Ингээд л эхнэрийнхээ араас өөрөө там руу явахаар шийдэв. Тамд хүмүүсийн хийсэн үглээр нь англиар шийтгэж цэвэршүүлдэг юм байна. Худлаа ирсэн хүмүүсийн шийтгэл нь хэлийг нь суулгах гэдэл амар шийтгэлүүд харууллаа. За ер нь тэгээд эмээн явсаар жинхэнэ юунаг олж харлаа. Эмээгч тэр юунаагч тэр хуваарлагч төхөөрөмж хуваарлж чадсангүй. Ийм хуваарлагтайгүй хүмүүсийг тамаар дагуулж явж үнэн мөнний чин дээр зогсоож шалгадаг юм байна. Тамаар хийсэн аялал нь бүр үнэхээр амар заяо. Араар тавьж нарыг сүлбэж алт юм байна. Гэхдээ тэгэхэд хідэн хүнийг хохиросноос шалтгаалаад тамд очиод хэдэн мянган удаа сүлбүүлдэг гинэ. Ер нь амьд байгаа дээрээ хийсэн юмаа хариуцж амьдрахгүй бол болохгүй нэ штэ. Нөгөө тамаар хийсэн аялал нь өндөрлөд манай хоёрыг жин дээр зогсоолоо. Жин хэрвээ 50-аас ихийг заавал там 50 дотроо байвал Диважин ажээ. Үгүй тэгээд эмээ юна хоёр маань арай хийн там руу явчлгүй буцаад Диважин тэрнэ. Эмээгийн нөхөр эхнэрийнхээ араас там руу явсан да. Ах уу тамд очиод эхнэрээ эрэл хайгуул болж олдоггүй. Бүр тамийн ханаас асуудал нөгөөх нь хэрвээ чи энэ шатаж уу лаваараа өсрүүл эхнэр чинь чамд өгье гэдэм да. Тэгтэл ах уу шууд өсөрсөн чинь Диважин буугаад ирвэ. Тэгээд гэртээ эхнэр нь бас юна нэрчгсэн хөөхөн ам бүлээрээ цугларваа. Нөхөр нь эхнэрээ хараад барьж аваа тэврээд л араас нь там руу очсноо хэлээд л амжлаа. Бүр эхнэрээ хараа баярлаад сүүлдээ тэгээд хэлж байгаа юм л да. Хоёлаа one stage тоглолтыг хамт үзээдэх үү гэж авдیں۔ Да. Дижитал 3 охин татар кюзанаар нийлээд 48 дуг дуулах юм байна л та. Хамгийн хит сор хүн бүрийн мэддэг таны амандаа хэлдэг дуунуудыг дуулах нь. Одоо 2 тав бол бүр хэмнэлттэй гэж Early Bird тасалбар нь Shopee цэгийн мэн дээр худалдаалагдж байгаа юм байна шүү. За тэгэхээр Диважин хамт байсан охиныг нь юна биш байсныг мэдэж авнаа. Эмээн бүр энэ охиныг олоод сургандаа гэж явж байснаа хурамч юнаг хараад сэтгэл нь шууд дэвтчихлээ. Яасан бэ гэсэн чи хурамч юна маань эмээгийн араас там руу нууцаар явах гэж байгаад ширэгдэд буцаж байлаа. За тэгээд бүгдээрээ уулзраа олцоод хурамч юна ой санамжаа эргүүлж отлоо хамт амьдрахаар боллоо. Тэгээд ой санамжаа хурдан сэргээхийн тулд залуучсан өвөтэй хамт ажилд нь дэлгүүрөө хамт явахаар болд юм да. За тэгээд л нөгөө шуудангаа зөгөөж явж байт хурамч юна гинт нэг хүнийг хараад л царийг хувгаа зайчив. Хэдий тэр хүнийг танихгүй байгаа ч гэсэн хараад л хамаг уур үзэн ядах мэдрэмж төрөөд байдаг. Энэ одоо хингээч юм болоо. Орой уул жимээ залуу нөхрийг хамт сууж байна. За тэгээд зургатаар гарч байгаа нэвтрүүлэг гэсэн чи Диважингийн хосуудын салт гэсэн сэдвтэй байж байгаа шиг. Өөй, дэлхий дээр байхдаа бол хязгаарлагдмал хугацаанд хамттай байгаа шүү дээ. Диважин дээр ирэхээр үрд мөнхийн хамт байдаг учраас BBS-ээ залхах нь ихсэж салт их байдаг гэжээ. Тэгээд тэдний нэг шалтгаан үрд мөнх хадамтайгаа байх гэж орж ирж байна. Ядаж байгаад манай эмээгийн хадам ээж нь эмээг залууд нь тамалдаг байсан юм байна шүү дээ. Муу үнийг дурсахаар гэж хадам ээж нь гараад ирвэ. Ээж нь гэрийнх нь хамаг булан дохоо бүрийг шалгаад гарлаа. Ээжийнх нь зан ааш нь ядаж байгаад чанга юм уу? Хэсэгэн хугацаанд гэрийнх нь хамаг юмнуудыг өөрийнхөө зэгцэлж байгаа юм чинь. Тэрийг нь харсан эмээ юу гэж тайван байх вэ? Уг нь хадам ээж одоо Диважин дээрээ өөрчлөгдсөн байна л та. Эмээд одоо яаж ханддаг байсандаа гимждэг болсон ээжээ. За тэгээд л дахиж гай болж явахаар гээд хадам ээж нь бүр мөсөн яваад өгнө. Эмээ зориг гарын хадам ээжтэйгээ асуудлаа бүр нэг мөсөн шийдэхэр болзов. Хадам ээж нь болохоор дараачийн төрөлтөндөө явахаар шийдэж. Гэхдээ тэгээд өмнөх амьдралуудыг нь харуултал хадам ээж нь бүр өмнөх амьдралдаа эмээгийн бэр болж байсан болж таарлаа. Тэр амьдралд эмээ өөрөө их тамтай хүн байжээ. Тэгэхээр энэ амьдралд нь хин нэгэн танд яагаад ч юм бэ муухай хандаад байвал өнгөрсөн амьдралдаа муухай хандсан хүний сүнс нь байдаг гэжээ. Ер нь тэгэхээр бүх зүйл ийм утга учиртай болж байгаа юм болоо да. Хуурамчуна залуучсан өвөг дагаад ажилд нь хамт явлаа. Өмнө нь хараад уурлаад байсан хүнтэй дахиад харчих юм аа. Гэвч гинт өнгөрсөнд болсон зүйл толгойд ногцон орж ирлээ. Нөгөө уур хүргээд байсан хүн чинь хуурамч юнатай нанчилдаад бүр нүүрлүү нулимж байсан байна. Одоо цагт юна тэр үнийг бүр боогод алхаа шахнаа. Залуучсан өвөө минь арайг зогсоосоор нөгөө ах аврагдлаа. Эмээ минь харин энэ үеэр сүмийн пастортой бүр дотносоод баг ээжгүй шиг болсоор байв. Залуучсан өвөө минь дахиад ажилдаа явхад нөгөө ахуйтай дахиад таарлаа. Тэгэд нэрийг нь асуухад өөгийн танд үхэн болж таарлаа шүү. Залуучсан өвөө бүр уурлаад л. Чи миний хүүг хаашаа зарсан гэж асуугаад зандарч хэллээ. 당신의 감정 무용사. Гэтэл нөгөө өвөр чинь бүр жишимчгүйгээр тэр үед бүгдээрээ л хийдэг байсан штэ ганцхан би биш гэж олон юм ярьж байгаад машин дайруулад өгөө. Үгүй тэгж машин зам дээр гүлээгөө зогсож байгаа тэнгэр дэвшвэ. Даанч энэ хүн их муу хүн байсан юм шиг байлээ. Тамийнхан маш хурдан ирээд л аваад яваад өглөө. Залуучсан өвөө хүмүүсийн амьдралд орцсноос болоод хүн амнасаа алдсан учраас ажлаасаа бүр нэг мөсөн банд болов.
Хүн болгон л засрах гэм нүглээ үүрх ирэх байдаг шүү дээ. Диваажин там хоёр хүнийг дараачийн амьдралдаа очиход бэлддэг газар учраас муу хүмүүс гэм нүглийнхээ гисгэлийг тамд хүртснийхээ дараа диваажинд ирэх боломжтой байдаг аж. Энэ дүрмийн дагуу Юнаг баг багтан зоодог байсан төрсөн аав нь диваажинд иржээ. Бүр ирчихсэн охин минь хаана байна гэж орж чарлаа сүйд майд. Амьд байхдаа жишм чийлгүй охиноо өрөндөө зарсан гэхээр их өөрчлөгдөж л дээ. Хайсаар бод Юнаг минь оллоо. Юнаа минь харин хараад баяртай байх нь юу л бол хараа шууд айд сандраад л гэрлүүгөө зугтаачихлаа. Залуутсан өө маань юу гээл аавын гэрт нь оруулах вэ? За тэгээ зориг орсон Юнаа маань аавыгаа дагуулад диваажингийн дарга дээр орлоо. Үгүй яахлаараа энэ хүн тамд байдаг юм бэ гэж асуув. Тэгтэл энэ хоёр ч бүр өмнөх амьдралтаа нуу замруу дэжээ. Юу болоод байна? Тэгтээ бүр манай эмээгийн төрсэн аав ээж хоёр байсан юм байна л та. Юу нь юм болгон энэ кинонд утга учиртай байгаад байгаа байхгүй юу? Өмнөх амьдралтаа нэг эмэгтэйгийн амьдралыг там шиг болгосон болохоор ийм аавын хүүхэд болж төрж л дээ. Бүх үнэг мэдсэн Юнаа маань аавыгаа уучлаа. Юнаа эмээ дээр очин тэрвэрснээр замхран алга болов. Юнаа ер нь диваажинд очих хугацаанд болоог байхад л очихсан юм байна л та. Ер нь бол махан биеийн дэлхий дээр комонд орчихсон байж. Эмээтэй уулзаад аавыгаа ч уучлаад угаасаа комонд орох ёстой байсан юм болоо та. За тэгт хуурамч Юнагийн ойл санамж баг багаар орж ирлээ. Түүний толгойд байнга инхоо гэдэг нэр байгаад байгааг залуутсан өвөд хэллээ. Тэгсэн чинь тэрийг нь сонсоод өвөө бүр сонь царайлаад л. Хуурамч Юнаа өөрт нь бодогдоод байгаа инхоо гэдэг нь өөрийнх нь төрсөн хүүхэд гэдгийг. За тэгээд мөн өвөө хүүгэн зарсан гэдгийг саналаа. Хэрвээ үнэхээр тийм зүйл болсон бол яагаад өвөө диваажинд байгаа юм бэ? Гэхдээ хуурамч Юнагийн ойл санамж маш тодор орж ирвэ. Залуутсан өвөдөр очиод чи миний хүүг яасан гэдэл зөндөө юм боллоо. Өвөө бүр эсэргүүцээд чи ер нь хийм бэ гэдэл дайраад эхэлтийн да. Өмнө нь зөвхөн халамжтай дулаахан байсан өвөө минь ингэж өөрчлөгдөхөр яасан ч эвгүй юмтэй. Хуурамч Юнагийн илүү их дурсамж сэтрээд тэр дурсамжууд нь ч гэсэн өвөөтэй амаргууд байсан болж таарлаа. Одоо тэгээд манай эмээгийн араар нь явдаж байсан болж таарва да. Эмээгийн явдаг сүмийн пастор чинь 5 жил дэлхий дээр амьдарч байсан жаахан хүүгийн сүнс юм байна л та. Яагаад диваажинд пастрын ажил хийж байгаа вэ гэхээр ээж нь сүмээс ирж авна гэд хүүгээ хизээч ирж аваагүй байж. Тэгээд диваажинд хүртэл ээжигээ хүлээсээр л байгаа юм байна. Эмээг ирэхээс өмнө пастрын сүмд хэн ч ирж байгаагүй байжээ. Хамгийн анхны бишрэгч нь манай эмээ юм байна. Тэгээд л диваажинд бүх зүйл утга учиртай байдаг болохоор пастор маань эмээг өөрийнх нь төрсэн ээж гэж гадарсан ажээ. Тэгээд эмээ дээр очиод эмээ шууд хизээч хүүхдтэй байгаагүй гэв. Пастор маань бас дахин төрөлтөнд орохоор шийджээ. Тэгээд эмээ маань бас дэлхий дээр яг ямар байгаа талаар зөвлөгөө өгч гарлаа. Энэ үеэр хуурамч Юнаа залуутсан өвөтэй жанжан болоод байгаа юм да. Тэрвэрлдэж мэвэрлдээд л. Яах гээд байдیں۔ Хүн төрхөнд орсон муур хуурамч Юнаа дээр очихсан ярьж гарлаа. Угаасаа хуурамч Юнаа хин гэдгээ санахгүй юу гэдгээ ч мэдэхгүй байгаад байгаа да. Муур маань түнд хандаж ингэж хэлж байгаа. Чи хүн биш ээ. Чиний санаад байгаа дурсамж хүртэл чинийх биш гэлээ. Тэгсэн хуурамч Юнаа чинь манай эмээгийн хүүгээ алдсанаас олж үүссэн драманы дурсамж юм байна штэ. Тэгээд л хамаг үнэн ил гарч ирв. Эмээ маань залуудаа хүүтэйгээ хамт гадуур явж байжээ. Хүүн нь болохоор тоглоом аавна гэж ажиллаад байсан болохоор хүүгээ түр өрхөд явсан аж. Уг нь хүүгээ араас нь дагаж явна гэж бодсон юм байна л да. Тэгэж ээж хүү хоёр бие биенээсээ төөрсөн юм байна. Тэгэд хүүгийнх нь хэргийг нөгөө дургу өргөдөөсөн өвгөн мөрдөх залуудаа хариуцж байсан юм байна л да. Нөгөө мөрдөж тэгэд хүүхдийг нь гадагч өргүүлэхээр худалдчихсан байсыг өвөө маань мэдэж аваад араас нь өвөд осолд оржээ. Тэгж өвөө маань хэвтэрд орсон юм байна штэ. Тэрний дараагаар осолд орсон нөхөр дээрээ эмээ ирэхдээ чи бит хоёр хизээч хүүхдтэй байгаагүй гэж хэлж байжээ. Ингэж л хуурамч Юнаа үүссэн байлаа. Тэгэхээр пастор маань үнэхээр л тэдний хүүхд болж таарлаа. Гэр бүлэрээ ямар ч нууцгүйгээр хоорондоо тэрвэрлснээр хуурамч Юнаа замхран алга болов. Хосууд маань ямар ч нууцгүйгээр хамтдаа диваажинда аж аргалтайгаар амьдарсаар л байна. Залуутсан өвөө маань диваажингийн даргатай ярьж үзтэл өвөө эмээ хоёр чинь өнгөрсөн 23 амьдралдаа хамтдаа байсныг олж мэднэ. Өвөө эмээ хоёр хамтдаа дахин төрөлт рүүгээ ингээд явлаа. Гэтэл өвөө эмээ тандж хэлж байгаа. Би чиний өмнөх бүх амьдралд чиний араас хөөцөлцөн. Одоо тэгмээргүй байна. Чи надгүйгээр амьдр гэж хэлв. Эмээ маань уйсаар л ганцаараа хүний ертөнц рүү явлаа. Энэ явдлаас 80 жилийн дараа эмээ маань шинээр амьдраад 80 жил өнгөрчихсөн эмнэлэг твтэж байва. Түүний сүнсийг авахаар өвөө буун ирж авч явлаа да. Төгсгөлийн хэсэгт эмээ өвөө хоёр маань хоёулаа дахиад төрчихсөн. Залуухнаараа дахиад бие бинийгээ харж байгаагаар кино маань төгснө. Хэрвээ та нар маань нэг өдрийг мартагдашгүйгээр өнгөрөөмөр байвал One Stage тоглолтыг заавал үзээрэй. Early Bird тасалбар нь Shopee цэгийн дээр худалдаалагдаж байгаа юм байна шүү. 6 дугаар сарын 9-ний 23 цаг 59 минутанд хаагдах учраас амжиж аваарай. Эртэж үзэгчид юу н авчдаг да. Энэ зууны хамгийн гал гарсан галзуу халуухан One Stage шоу тоглолтод хамтдаа дөрөхийг хүсвэл тасалбараа яг одоо захиалаарай. Тасалбарыг Shopee цэгийн